Нийслэлийн Монгол Ардын намын хорон дарга нар болон төрийн бас байгууллагууд өнөөдөр цугларчээ. Энэ нь маргааш товлогдсон Монгол Ардын намын баг хурлаар нөлөө бүхий 10 гишүүнийг намаас төтөлзүүлэх тухай яригадаад байгаа сургийг үнэн гэдгийг батлаад өглөө. Нийслэлийн Монгол Ардын намын үүрийн дарга нар болон намын дэргэдэх төрийн бас байгууллагын гишүүд Монгол Ардын намын дотоод асуудал даамжирч улс орны асуудал болоод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслэр нэр бүхий удирдлагууд нэгнээ гүйтгэх, доромжлох асуудал даамжирч байгаа учраас өнөөдрийн хурлыг 3 асуудлаар хийж байна гэж ярьлаа. 100 жилийн түүхтэй Монгол Ардын нам сүнхнэ. 100 жилийн түүхэн дээр сүхээр ихэлсэн сүх гэдэг хүнээр удирдуулж эхэлсэн нам сүх гэдэг хүнээр дуусна гэж ярьж байна. Үгүй. Монгол Ардын нам цэвэр шиг шатандаа явагдаж байна. 100 атгай жилийн түүхийг үзнэ. 100 атгай жилийн түүхэнд Монгол Ардын нам Монгол улсын түүхэн хөгжилд хөв нэмэр оруулна. Өнөөдрийн энэ явагдаж байгаа үйл явц бол шин зүйл биш. Монгол улс төрийн соёлтой болж цэвэр шиг үйл явц явагдаж байгаа маа. Шудраг бус хүмүүс Монгол Ардын намаас шахагдан зайлагдах. Өөрийн эрх ашигын төлөө, бүлэглэлийн эрх ашигын төлөө Монгол Ардын намын нэр хүнд гишүүдийг ашигладаг зүйл өнөөдөр үүгээр дуусах гэж байгаа учраас 100 жилийн түүхтэй нам сүнэх гэж байна. Бушлагдах гэж байна. Тийм учраас эв нэгдэлтэй байх ёстой. Тийм учраас дуугаа байх ёстой гэдэг ийм ойлголтыг иргэдэд жирийн гишүүдэд төрүүлэх гээд байх шиг байна. Тийм учраас үүнтэй эвлэрэхгүй. Тэдний ярианаас энэ бүх арга хэмжээг нийслэлийн Монгол Ардын нам зохион байгуулж маргааш баг хуралд намаас дүтгэлзүүлэх гишүүд болон тэдний дэмжигчдийг бэлтгэсэн үйл ажиллагаа явагдаж байгааг нийтэд ойлгомжтой боллоо. Сүх жанжнаас эхэлсэн Монгол Ардын нам 100 жилийн дараа сүх гихчээр дуусна гэсэн яриаг үгүйсгсэн чиг хандлагаар гишүүд дэмжигчид үзэл бодлоо илэрхийлж байлаа. Намын залуус эзэнгүйцэн төрийг засна гэхээс илүү намын цэвэрлэгээ хүсэж байна. Мөн энэ удаач албан тушаалын гоморхол тээсэн үгүүд тэдний хүсэлд давхар тээгдэж байлаа.